Тэнгэрийн дор чон үлж байна. Тэнгэрийн дор марал уурамдаж байна. Тэнгэрийн дор агуу хүмүүн төрж байна. Тэнгэрлэг заяатай Монгол түмэн залбирч байна. Хүний оюун санаа нэг л байрандаа байдгүй. Хэрвээ тэр нь урагш хөдлөхгүй бол өөрийн ирэхгүй ухрахад урдаг. Яг л цагийн зөв нэг л мэдхэд зогсдог луга сэтгэж чадахгүй амьд байна гэдэг юутай гүнхтэй, юутай аимшигтай бай. Сэтгэж амьдрна гэдэг хэмээх ойлголтыг толгой тохин урамжаар инээмсэглэн, бэлдуучлан гүйж хүн хүнээ сайрлах шудраг усаар амьдрдаг лөвөрчдийг авгайлан хүндэлж хилээгүн лавтай буюу. Харин хүн ёсны хүмүүний ертөнцид үржил шимгүй болсон амьдралын бузар булай бүхнийг үлдэвчин авьяас мэдлэг сэтгэлийн зарилгаараа муу муухай бүхний уурхаад үүрлсэн идээбэрийг гагцгүй уран бүтээлчд хатхан муу цусын ханах үүрэгтэй. Тийм л оюуны хоосрлын үржил шимгүй цэцэрлэгийн цусыг ханаж хашгирч жочоож сэрээдэг нэгэн их хүнийг энэ удаагийнхаа ялагдаагүй амьдрал нэвтрүүлгийн гал хойморт өрсөн минь энэ үлээ. Тэр хүн бол үзэгч таны хайртай бас зарим хүний дургүй хүргэлдэг нэрт найруулагч эчин хорлоогийн нэм гаваа буюу тэрээр авьяасынхан галд үжил бодлын илдээ хатаан эрэлдэг болохоор түүнд бас дургүй түүнийг ад үздэг хүмүүс энэ хорвоод бас л зөөнгүй бий. Гэвч найруулагч нэм гаваагийн тухай төр болж бодоод өнгөрөхөд бурхан Тэнгэрийн тойруулж зурсан тэр тойрогт бадарсан сэтгэлтэй нэм гаваа гав гинжтэй байсан ч бүтээн дөрж чаддаг мэт санагдана. Даруухан байна гэдэг сайхан эргэлтэй. Гэхдээ үнэг нууж өргөл даруухан царайлна гэдэг үжил бодлон төлөвшөөгүй тэнэг хүнийг санагдуулт юм. Тэгэхээр танаас даруу ус сэдвийн асуултыг асууя гэж бодож байна. Ер нь яг өс сонзон гэдгийг хүмүүс цус нүчтэй эсвэл одоо сэлэм далайсан хизээ нэгэн цагт өс сонзон авсан гэдэг логик сэтгэлгээр ойлгоод байна. Миний хувьд бол перитхний зайгаар олж хараад байгаа. Өс сонзон гэдэг. Ялагдаж тэр бүдэрж явхад минь дээрээс дарсан. Хожим хон би ялахын төлөө ялагдахсан байж болно. Гэвч эцсийн тулаанд ялсан байх ёстой гэж дотоод сэтгэлээ ирчилж хүчилдэг л дээ. Таныг бүдэрж яхад тэр бүдэрсэн газараа та өөрөө шоронд нь хүртэл хайртай болж яхад бас гიშгэх гээд исэн хүн байсан биз дээ. Би энэ хоёр нэг сайн боддгоо штэ. Ягаад гэвэл зэрэг аливаа нэг өс сонзон хүн агуулна гэдэг бол их молгоо бөгөөд тэнэг хэрэг. Тэгээд одоо амьдрах орон зай маань хэдүүгээр хэмжээтэй билээ. Одоо муу юм хэлсэн хүн болгоныг дотроо санаад явах юм бол одоо шуутхан хэлэхэд өтлөлт маш хурдан явагдана. Тэгээд одоо амьдрах орон зай их бага юм шиг санагдана. Тийм учраас надад өс сонзон гэдэг үг бол ер нь таалагддаг үг. Яг энэ үгийн санд бол байж болох үг. Тэгвэл хүнд агуу хүмүүс гэдэг бол юмыг өршөөхийн тулд төрсөн байх ёстой. Тэгэхээр энэ өс сонзон юм уу ямар нэгэн муу хэлж байсан одоо ийм зүйлүүдийг бол хүн өршөөлөөр л одоо цайруулах ёстой гэж боддог. Тэгвэл нь ингээд заавал өс сонзонгоор биш. Цагаахнаар ингээд ургуулад бодох юм бол миний уран бүтээл хаагдж байсан тийм ээ уюуд. За миний одоо ухаан хийж байгаа кинонуудын пленкууд яагаад юм бодоо хайчлагдахаас гадна лаборатори дотроо зөв зүгээр явж исэн одоо угааж исэн пленк яагаад хорон дотор ороод алга болдог, хар болдог тийм ээ. Одоо ухаан бүх юм ингээд ургуулад бодоод их юм бол өс сонзон гэдэг үг айгүй муухай болоод эхэлнэ. Тэгэхээр энэ одоо хүмүүсийг цайруулахын тулд санаандгүй юм болоо гэж миний үүлийн лайв гэж гих мэтэр одоо цагаашруулахаас өөр арга. Одоо ерөнхийдөө бол хаяа гомдох тийм ээ гомдсноос болоод
нулимс унгах уран бүтээлийн үед ийм юм бишгүй байсан. Гэхдээ энэ бол хүнийг улам их гоё хурцлж улам ингэж урагшаа явахад түлхэж өгдөг болохоос биш. Татаж унагадаг юм ерөөсөө биш. Тэгэхээр би бол ийм атаа жөтөө өшөө хорсол тийм ээ баг зэрэг байхад бас буруутах юм байхгүй. Гэхдээ энэний эсрэг муу юм хийж болохгүй. Ухаан гоё үг байдаг шүү дээ. Тэнэг хүнтэй маргалдвал одоо гар цустна тийм ээ. Ухаантай хүнтэй маргаваас нэгийг сонсно гэж. Тэгэхээр одоо заримдаа өөртөө маргаж таны хэлсэн энэ саяын үгийг цайруулах болжгүй л өөрөөсөө зайлуулах тийм л аргыг хайнда. Тэгээ би бол тийм юуг бол наад их том юм үг бол байхын хувьд байдаг. Тэгэхдээ энэ их битийг үнзгий байгаасай л гэж боддог. Бие тоох гэдэг нэг алтан зарчим уран бүтээлч хүнд байгаасай гэж боддог. Өөрөө өөрийгөө тоохгүй бол өөр хин тоох вэ гэж нэг надад ч гэсэн юм бардам бодол байт юм л да. Тэгэхээр яг тэр социализмын үеийн хүнд хэцүү үжил бодлоод хулгаддаг байсан тэр үед өөрөө өөрийгөө шүтгэн хүнд хамгийн эрхэмдээд шашин гэж эмперсоны үг гэдэг. Яг тэр хүнд хэцүү тань руу давшилж явах үед эсвэл танд бэлдууцалж явах үед театрын найруулагч байх үед чинь өөрөө өөрийгөө шүтмээр санагдчихсэн. Яг вэ энэ ингээд тийм шүтэх гэдэг үг ч бас хаашаа юм бэ. Зүгээр энэ болгоныг давж гарахын төлөө яагаад үгхээр зэрэг хэрвээ танд миний энэ хариулт зөв очвол ухаан 74 онд намайг хойно сургууль төгсөөд ирэхэд Улаанбаатар хотод энэ хүн ажиллаж болохгүй. Яагаад үгээр зэрэг энэ хүний үзэл бодол одоо театрын хийж байгаа урд нь би 73 4 онд энэ дээрээ бас нэг энэ хүүхэд залуучуудын театрт нэг жүжиг хийсэн байсан. Тэгээ тэр маань хаагдаж байсан үе. Тэгээ ийм хүмүүнийг бол одоо урлагт ажиллуулахад бол хотын одоо нийслэлд бол байж болохгүй. Тэгэхээр одоо энийг дархан явуул гэдэг. Тэгээ би дарханд 11 жил болсон. 11 жил болох хугацаанд энэ хүнийг тэр байтугай дархнаас явуулж Өмнөгов аймагт хүртэл цөлөх хэрэгтэй гэж. Тэгээ энэ бол ерөөсөө хүний үзэл бодол хийж байгаа бүтээл гэдэг бол дандаа хүмүүсийг одоо уг нь огшоож явах хэрэгтэй. Хүмүүсийг сэрээж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо өөрийгөө бас хит тэгээд шүтэх юм бол бас болохгүй баха. Би зүгээр тэр шүтэх тухайд биш ганцхан энийг яаж давж гарах вэ? Яаж давж гарах вэ тийм ээ? Энэ өөрийгөө тоох гэдэг нэг логик руу хандуулаад байгаа юм л да. 75 онд намайг соёлын яамны сайд байсан Лувсан Бандангой дуудсан. Тэгээ би дархнаас хүрээд ирлээ. Ирсэн өрөөнд нь оюун багш байж гин. Тэгээд Лувсан Бандангой шууд намайг суугээд чи юу н яагаад байгаа хөөе. Чамаас болоод өдөр болгон төв хорон дээр дуудагдаад бид ажиллаа хийж чадахгүй. Чи одоо ямар юм хийгээд идэх юм бэ? Оюун багш ингээд хараад инээгээл байсан. Тэгээ би нэг дугаарт Оросд сургуульд төгсөн. Тэр тусмаа Москвад сургуульд төгсөн. Над тэгж барууны урсгал гаргах би тэр зүг рүү чинь хараачгүй. Мэдээчгүй. Яагаад та нар ийм яриад байгаа юм гэж хэлээд би шууд босоод явсан. Тэгэхэд араас ой, какой он буйный гэсэн баггүй. Би одоо Оросд ингээд 5 6 жил сурсан хэрнээ буйный гэдэг үгийг мэддэггүй. Гарангуудаа яагаад миний араас буйный гэж хэлв гээд. Тэгээ очиод үцгэд яг догшин ширүүн омголно гэсэн үг байсан л да. Тэгээ яг би нэг ашиглагдаж байгаагүй үг учраас тэр нэг миний үгийн санд байгаагүй байж. Тэр нэг омголон зан чи яг тухайн үед өөрийгөө чимжээн гэдгийг мэдэрсэн үү? Би тэрийг л асуугаад байгаа юм л да. Нэг өөрийнхөө шүтэх, өөртөө ихтгэлтэй болох, өөрийгөө тоох гэдэг. Гэхдээ энэ бас тоохтой биш юм аа. Бас энэ бол байна тоох гэсэн үг биш юм. Ягаад гэвэл хөгжмийн зохиолчийн хэллэгээр бол чиний дотор ингээд
игшгэлж байгаа энэ аялал зүгээр л байна хүн зогсоо гэхэд би зогсоомооргүй байна гэдэг л одоо аккордтой үг шүү дээ. Тэгэхээр үжил бодол гэдэг бол одоо байнга цаанаас эмзэглэж гарч идэг юм учраас энэ нэг тийм одоо омглон ер нь намайг хүмүүс голцоо нулимсгүй их зантай омглон гэдэг талаас хүмүүс хардаг л да. Хэрвээ миний дотор руу өнгийвэл нулимснод хамгийн ойрхон хамгийн хамархан самсаа ширхэрдэг болж игэл одоо ийш тийшээ харж самсаа ширхэр болохгүй юмсан гэж хар шил хүртэл зүүх явдал гарна штэ. Тэгэхээр энэ омглон гэдэг бол зүгээр гадна талын үзмж. Зүгээр сэтгэл доторх омглон бол ямар ч үед байна. Уран бүтээлчхэнд бол энэ зайлшгүй байх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бол өөрийнхөө үжил бодолд хийх гэж байгаа юмдаа тийм ээ хэлэх гэж байгаа тэр үгэндээ итгэлтэй байгаа учраас энийг би хэлэхгүй бол надаас өөр хэн хэлэх вэ? Тэгэхээр энийг одоо хүмүүс өөр хэрэл ойлгоно. Мамга газар шороо армана биччихэд гэрийнхээ цонхыг хүртэл бодуулж, шалаа хүртэл одоо улаан хараар бодуулж, тийм хүн дарамтыг туулж танд явцарч өгсөн. Тэр газар шороо гэдэг энэ жинхэнэ бодгал шинжид өнөө эргээд бодоход ямар газар эх орныхоо газар шорооны ширхэг бүхэн санаж байгаа юм шүү дээ. Энийг маамгоо надад авчирж өгөхдөө гаваа энийг чамаас өөр хүн хийхгүй. Ягаад гэвэл газар шорооны төлөө дуурсан хүмүүс сайн явдаггүй. Энийг чинь чамааг үнэлэхгүй. Чамааг ингэж хийлээгээд төр засаг үг одоо хаан сайн үг хэлэхгүй. Тийм ээ. Хажуу хөршүүд чинь сайн үг хэлэхгүй. Одоо хой дурдч байд юм уу. Ягаад гэвэл энийг бол чи зөрөгтэйгээр чийл хийж чадна гэд над зохиол авчирж өгсөн. Зохиол би маамгын зохиолыг яагаад авсан бэ гэхээр эхлээд авахтаа би заа гэж аваад хийлгүй бас жил гарыг болсон. Яг тэр над тийм одоо оюун санааны бас тийм бүрэн төвлөрөл бас бий болж өгөхгүйсэн. Тэгээ гинтхэн санаандгүй цахилж яваг өрөөс гэдэг киногаараа би Фукуокийн кино наадамд очиод байтал над хэвлэлийн баг хурал дээр нэг Японы сэтгүүлч асуусан. Та хятадын аюул замдаас айдгүй гэсэн. Би тэгсэн юунаас ч би айдгүй. Тэр талаар би ерөөсөө огт бодож байгаагүй юм байна гэсэн. Тэгсэн тэр сэтгүүлч юу гэсэн гэхээр бид бол дандаа айж идэг. Хэзээ нэгэн цагт байна энэ том гүрэн задраад ингүүл одоо хаана ингээд завээ хэмхлээд одоо манайд ингээд одоо хаана хэмхэрхий завтай ингээд ороод ирдэг тийм улсууд бий л орж ирээд манай Японд уусдаг ч хүмүүс бий. Гэтэл та ингээд зэрэгцэж ингээд хил залгаа байж та нар айдгүй юм байж. Бид нар далаа алгасж байгаа хэрнээ айдаг гэсэн. Тэгээд тэр наадамд явж ирснээс хойш би одоо хаа хол байгаа хүмүүс өнөөдөр тэрүүн гарын хүний амьдрал хизээ нэгэн цаг задраад одоо хаана ингээд ороод ирвэл яана гэж айж яхад хажууд нь байгаа би энэ тухай бодохгүй явдаг. Тэгээд ирсэн даруйда ер нь бол энэ хийх ёстой юм байна гэж бодсон. Ягаад гэвэл тэр үед бид нар үзэгчтэй их алдаж байсан. Одоо хаана Гамлет жүжигийг тухайн үед 5 цаг тоглоход миний 6 настай охин Дархны театрт яг томчуудтай адилхан суугаад үзэх тийм чадвартай болсон байсан үе. Гамлетийг. Гэтэл үзэгчд бол зах зээл ихэлснээс хойш одоо хаан сууж үздэг үзэгчд, үгийг тунгаадаг үзэгчд багасаад, уншдаг нь багасаад, ерөөсөө зах зээл гэдэг бол энэ золбин тэнмэл, ерөөсөө дураараа байдаг амьдрал гэдэг театрууд хүртэл ер нь бүх ингээд одоо систем хүртэл ганхаж эхэлсэн шүү дээ. Тэр үед би энэ газар шороог ер нь зугуухан тийм одоо яг маамгойн үгээр одоо их тогтцтой хийх хэрэгтэй юм байна. Их шуурч тийм ээ, Америк стандарт биш тийм ээ, эсвэл одоо юу гэдэг юм. Ер нь Монгол киноны байна тогтож үздэг тийм кино хий гэж бодоод би хаан плануудыг их тавьсан. Аль болох хэрчэхгүй юмсан. Аль болох одоо жүжигчд их тогтун энэ камер дээр тоглоосоо билээ тийм ээ. Тийм клипний аргаар биш.
Тэр үед театрууд алдагдаж эхэлж байсан. Кинонууд бүгд алдагдаж эхэлсэн. Сууж үздэг, суурин хардаг юм байхгүй болсон. Тэгээ би зориуд энийг Монголын киноны үндсэн системээр тийм ээ сонгодог системээр гэсэн үг. Заавал Монгол киноч юусоо Европ зүгийн сонгодог системээр тогтун хийхийг оролцсон. Энэ манжнаар согдун амбан шиг их айхтар улс. Тэд биднийг мөн чих гадуурхаж байж. Бид тэднийг хятад хоолоор хооллож, хятад торгонд манцөөдөн хөрвүүлж 100 жилийн турш бүүсээр уусхан унтуулсан шигэ. Монголчуудыг мөн адил болгоно. Хүний газар шороонд сайран гараараа хөлсөн бидэнд цааш шуудрахаас өөр эрхэм ажил үгүй. Сүнд бангийн толгод, ягзар хутгтын тал, гарь гангийн шилийг төмрөөр самнах минь. Ингвэс нанхаад иргэд бид шоргоолж мэт болж манж хэмээх цастын цагаан арсланг барьж идэ зогсохгүй. Монгол хэмээх талын цагаан зээрийг өвдөглүүлнэ. Та намайг Бээжин дашийг тандаж суруулж л гэсэн. Сар бүрид баггүй мөнгө авч байгаа тэр хүн ингэд ер нь юу хийж байна? Бошуухан хүйсэнд нь үр суулгахыг миний нэрийн өмнөөс тэр Бээжин дашид тушаалга. За, бүгдийг ясааргүй сэтгүүл. Хятад хүн чи өнөөдөр бусдын газар нутаг руу нэг л төө яв. За, илүү хэрэггүй. Харь хүмүүс мэдээд хамар дундуур чин татвал төөлүр өт мэд дуртаяа ухар. Ухрахта төө биш, сөм ухар. Маргааш дахиад төө яв. Дахиад татвал дахиад ухар. Ухрахта төө биш, сөм ухар. Мэтлэнгээр хязгааргүй явж тоогүй ухар. Ухрах явах болгонд чинь төө сөмийн зөрөөгөөр бусдын газар нутаг хятадтайх болно. Ой. Ямхаас бүрэлддэггүй, урт ч гэж үгүй, өрхөн ч гэж үгүй. Монголын их нутаг ямхаас бүрэлдэн, дэлхий ч ямхаас бүрэлдэн. Хязгааргүй төө явж, сөм ухарсаар эрхэм хятад хүн чи 1 жарны дараа Монголыг, 2 жарны дараа Чөтгөр Оросыг, 10 жарны дараа бүх дэлхийг хятад болгоно. Тэр цагт ганц нартай тэнгэр дор ганцхан хятад үндэстэн байх болно. Ганц хоёр одоо ухаан сцен бэлдээ намайг их шүүмжилдэг. Тэрний юу гэхээр Ямгава дахиад бөхс бөөрийн асуудал оруулаа. Тэр ингээд одоо ухаан сүүдэр шийний асуудал оруулаад тийм ээ хүнтэй унтж байгаа юу энэ тэрийг одоо хүүхэлдэйний сүүдэр шигээр хийлээ. Энэ одоо ингээд ямар хэрэг байсан юм энэ тэрийг би бодоогүй ш бодсон. Би маамгаа нэгж текстэнд нэгж цэг таслалд би гар хүрээгүй. Бүх текстийг би одоо жүжигчд мэнэ бүтнээр нь явуулсан. Би маамгын үгэн дээр за а б ба ямарваа нэг юм хүрхээс би айсан. Цэг таслыг хүртэл би маш нарийн тооцож зохиогчд бол би их хүндэтгэлтэй хандсан. Ягаад гэвэл газар шорооны төлөө хүн өгүүлбэр бичээд цэг тавина гэдэг. Цэг тавьсны дараа дахиад тэрийг 3 цэг болгоод тавина гэдэг бол энэ хүний мах цусаараа тань зовж шаналсан үг өгүүлбэр дээр дураараа тоглож болохгүй гэдгийг би ойлгодог. Ер нь би тэгж чиг ойлгож ирсэн. Толгороо. Чи харда.
Бацар. Өөхөн хүн цагаан зэр хоёр их нутаггүй гэдэг. Чи бүр иймдээ хүрээ юу? Чи яагаад байсан? Энэ яагаад байсан? Уусны буу асуу. Инээснийг асуу гэдэг. Игэж ирээгүй штэ. За миний дүү битгий уйлж хайл. Ахын шилэрч явсаар чамаагаа юм болгочих. Бацар. Би инжиний ихийг болгоё. Би чиний дүүд үнэн сэтгэлтэй. Ер нь тэгээд хятад хүн монгол хүүхэнтэй сууж болохгүй гэсэн тийм хууль хаав. Чи тэр хүрээнийхнийг харал та. Тал хувь нь эрлээц хурлээч шүү дээ. Энэ кино яг тэр шалдэр бүлдэр гэж хэлэх гээд байгаа тэр сценийг яасан гэхээр би маамгоогоос асуусан. Ягаад та энэ Бээжин Даш гэдэг хүнийг ингээд даргангийн бүх хүүхнүүдтэй явуулцснаар бичсэн юм бэ? Энэ юугаар онцлог юм бэ? Ямар нэгэн эрхтний гажигтай хүн үү? Юутай болоод энэ хүн энэ миний Монголын охтуудыг тэгж бусрамгаар дормжлохоор та бичсэн бэ? Энэ хүн юу юм бэ? Харахад одоо зүгээр л нэг Бээжин Даш гэдэг нэг хятад байгаад яагаад ингэсэн гэсэн. Яг үдэ зохиолд бол ингэж орсон гэсэн. Тэгэхээр уншигдах зохиолд бол ингэж орж болно. Зарим зохиол бол уншихад сайхан зүгээр уншихад зориулагдаад хийж болдгоо зохиол байна. Маамгын зохиол бол ерөнхийдөө яг уншихад философски яг тэр тал руу кино хийхэд хэцүү байсан. Тэгээд би маамгойд байна. Тэгвэл би Бээжин Даш чинь нэг юм хиймээр байна. Тэр хүүхнүүдийг авчирдаг нэг арга байсан байна. Тэр бол гэртээ хятадууд сүүдэрши хийгээд энэ одоо ухаан манайхны яриад байгаа эротик кино, порно кинонууд шиг одоо ухаан тим юм хийсэн. Тэгжээж тэр охид хүүхнүүдийг хажуудаа байлгаад түүгээрээ далимдуулж дөрөөлж тэр олон охтуудыг бодрсон. Хөдөө хөхөрч хэцхөрөөдөж явсаар элдвт боловсрохоо мартсан дамжиг байна. Айгүй. Бээжин Дашийн танхимаар ороод гарахаар авьяас чинь аяндаа цаадрана. Жигшээч үедээ залхиж. Ошингэр бол бохон зөвслүүлэхтэн доггор цоггорч ичээдгүйсэн. За би чамд чандман нэрднэн авцарлаа. Харав уу? Харлаа. Дахиж хэзээ авцрах уу? Дахиж юу? Одоо хэрэггүй. Сүй бэлгийн явдал үлдсэн. Яагаад хэрэггүй гэж юу? Би чинь энэнтэй адилхан 13 та хүүхэд биш шүү. Охиноо өнөд хүрэх гэж байгаа гэж би нэгт харж байна. Чиний охин өнгө болохоос мөнгө биш. Би ингэж хиймээр байна гэсэн. Маамгаа бол их зөв чи надах тэгж хийх хэрэгтэй гэсэн. Тэгээ одоо ч гэсэн байна бид нар одоо ийм л бусрамг юмд бол их автдаг шүү дээ. Тэрний дараа би дахиад танд асуух зайхгүй ярих гэдэг. Яг тэр энэ газар шороотой асуудлыг би ингэж дуусгамаар байна. 98 онд газар шороо киног Японы кино судлаачид авсан. Тэгээ бид нар энийг Японд гаргамаар байна гэж аваад тэгээ авангуудаа тэд нар юу гэсэн гэхээр бид гаргаж болохгүй нэ. Яагаад гэхээр Америкийн хийсэн Далай ламыг 50-аад онд нөгөө юуруу лагсаас нүүлэгдэг тийм ээ. Америкийн киног Япончууд аваад гаргасан юм байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ Японд авсан байна. Тэгэхээр хэрэг бид таны энэ киног газар шороог бид хэрвээ авах юм бол бид ийм байдалд орох. Таны одоо 20 дугаар зууны шилдэг кино гэгдээд байгаа энэ догшин хутагтаас чинь таны газар шороо 100% илүү кино. Тэгтээ бид авч чадахгүй. Та бол Монголын ард түмний өмнө том гавьяа байгууллаа. Тэгээд та энийг ямар ч улс авахд жоохон хэцүү байж магадгүй. Тэгээд таны их бол эндээ л үлдэх юм байна гэсэн. Яг тэгэл миний ард түмэд хожим ингээд дурсахад Нямгава 40 жил, 50 жил, 100 жилийн дараа алга усахад
энэ кино үлдэхэд Нямгава худлаа хэлж байгаагүй тухай, Маамгойн эх оронт сэтгэлийг дэмжиж байсан тухай хизээ нэгэн цагт энэ кино үлдэж нотлогоо гэрчин болох болтугай л гэж дотроо залбирч явдаг да. Нутгийн минь хэлийг сайн манаарай. Хангаватраа би эргээд ирлээ штэ. Хангаватраа. Нотлохоо нэхээгүй үнэн гэдэг юм нь язгуур мөн чанар нь айхтар үл дээ тий. Тэгэхээр буян сайхан сэтгэлийн төлөө харгас байх хэрэгтэй гэдэг. Таны тэр харгас сан чанар бол амьдрал дээр бус урлагийн тайцнаа. Тэгэхдээ амьдралд хүү холбоотойгоор бол олон зүйл дээр ажиглагдж байсан л тавилж шийдэлтв. Москвагийн театр дээр гэр бүлийнхэн одоо хадамаа бурхны оронд очсон байхад нь Москвагийн театр дээр та үйлүүлэн байж тоглуулж ирсэн. Гэтэл ээж чинь танд асар том сэтгэлийн захиас загсаад нутгийнхаа тухай энэ зон олныхоо тухай дуграарай гэж. Гэтэл та тэрийг одоо хүртэл хийж амжаагүй. Гэтэл Якутад гаргасан тэр засны мөр таны хөвсгөлд гаргасан тэр хүүхэд насны чи мөрийг одоо хүртэл цаав өгнөртж байгаа гэж би уран бүтээлчийн сэтгэлийн толинд хараад идэв. Их та бас их юм мартдаггүй юм, их өнөртний юм асууж ин. Гэхдээ энийг ярихаас өөр арга байхгүй. Ягаад гэвэл би бол жоохон харгис хүн, нуух юм байхгүй. Гэхдээ би ингээд одоо ингээд телевизээр улсын их хурлын гишүүдийн энэ хурлынхаа танхимд орохгүй байгаа, дуудуулж байгаа, ирэхгүй байгаа энэ төр зүйлүүдийг хараад хөө миний жүжигчд тэгвэл ирэхгүй, тоглолтондоо ирэхгүй байж, сургуультандаа ирэхгүй байж болох байсан юм байна. Ягаад гэвэл хүний төлөө ингэж байна, цагтаа эхэлдэггүй театр битгий байгаасаа гэж би маш олон жил хариуцлагатай театр, хариуцлагатай жүжигчдтэй байхыг их мөрөөдөж ирсэн. Гэтэл би өнөөдөр улсын их хурлын гишүүдийг хараад үгүй эдгээр юм байгаа юм чинь миний муусан хэдэн жүжигчд ирэхгүй ч байж босгол байсан юм байна дөө над руу. Тэгэд загнуулан ирж яхамар хэрэгтэй юм гэж. Тэгэхээр яг энэ бол ингээ өнгөрсөн асуудал. Ер нь бол манай яг хүмүүс янз бүрээр л ярьдیں۔ Зүгээр харгисын хувьд бол би харгис гэдэг нь юу гэхээр миний гэр бүлийн аав нь бурхан болоход гэр бүлээс нь аав чинь бурхан боллоо. Одоо чи Москвагаас наашаа гарч оршуулганд нэрээ гэсэн. Тэгэнгүүт би юу гэж хэлсэн бэ гэхээр чи очихгүй. Ягаад гэхээр энд чи энэ Орос гүрэнд тоглох гэж ирсэн. Чиний аав чамайг миний амьдралыг үргэлжлүүлж яваа гэж тэнд бодож байгаа. Гэтэл чи шарил дээр очих гэж ёс гүйцэтгэх гэж очиж идэв. Зүүн чи тэр хүний бодлыг
Энэ дүргжлүүлэх хэрэгтэй. Чи явахгүй. Явуулахгүй би чимээ. Чи өнөө ороо тоглоно. Тоглолтоо чи юу ч болоогүй юм шиг тоглох хэрэгтэй. Миний ээж бурхан болж байхад би оройн ажиллаа хийж л байсан. Маргааш нь би оршуулчаад сургуультай хийж л байсан. Дараа нь би хань үлээ ихийн нас барж байхад эмсүүд гэдэг жүжигийг орон тоглуулж ил байсан. Ягаад гэвэл энэ үзэгчдийн өмнө гараад би өнөөдөр аав минь ээж минь үхэж байна, би тоглож чадахгүй гэж яаж хэлж чадах юм? Юу ч болоогүй юм шиг тоглох хэрэгтэй. Ягаад гэвэл үүгээрээ үзэгчдийн өмнө жүжигчдийн хариуцж байгаа хариуцлага гэдэг бол өөрөө. Хинд ч өөрийнхөө зовлонг нялзааж болохгүй. Би өвддөг жүжигчин дургүй. Өөрөө өвдөх бүр дургүй. Ягаад гэвэл би өөртөө уралдаг. Ямар ачаагүй. Тийм учраас өвдсөн жүжигчин байх миний өмнө шуугтнах ханиа түрлээгээд ирэхгүй байхын тулд би үнэхээр харгас. Тэгвэл одоо бүрмсэн гар зайл. Ягаад гэвэл үзэгчид тиймийг үзхийг хүсэхгүй. Энэ мэтээс ахуулаад над муу чанар их бий. Муу чанар их бий. Зүгээр ээжийнхаа захиж хэлжсэн юмны хувьд хин чин харваагаас юм. Над энэ он жилүүдийн энэ урсгал бол ирсэн үнэн бие буцхан үнэн гагцгүй би энэ 31 гэж байгаа дараа нь нэгний өдөр болдог тухай асуудлыг би огт тоодгүй. Аль болохоор надад шинжил биш. Ерөөс ирсэн үнэн шүү буцхан үнэн. Гэхдээ энэ хоорондох тоон циклүүд бол ерөөсөө над хамаахгүй. Над өдөр болгон шинжил, өдөр болгон баяр ийм л байхыг хүсдэг. Тэгэхээр ээжийнхаа захиасыг би одоо сайн биелүүлж чадахгүй байна уу? Одоо тэгэл эдийн засаг байна, бодол санаа ус байна. Айгүй хол яваад байгаа хэрнээ. Зарим зүйлүүдийг одоо үр ячтаа, найз нөхөддөө тийм ээ хэлж ярьж үлдээх хэрэгтэй болдог баг. Алдарт кино найруулагч Бергман Андрей Тарковскийд тухай хөөцөлсөн бид. Насан туршдаа энэ хүний зүрх сэтгэлийн хаалгыг онгойлгох гэж чадсангүй. Тэр түлхүүрийг хайл ханасаар. Таны түлхүүрийг олсон хүн байгаа юм. Та юу гэж боддог? Одоо би өөрөө өөрийгөө ч олдгүй шүү дээ. Ер нь. Тэгэхээр хүн олохгүй гэсэн түлхүүр. Олохгүй. Яагаад гэвэл өдөрт мянган юм хүн бодоход тийм ээ. Би нэг бодож ирсэн юм а буруу гэд бодно. Одоохон саяхан хийсэн хязгааргүй гэж бидний кино анх зохиол хүлээж авахд. Одоо яг миний хүүхдүүд ингээд авъя багшаа хийгээл гэсэн. Нэрээ уншихад болмоор юм шиг. Америк руу над руу уцтал бид нар багшаа таныг хүлээж ийн гэл ингэсэн. За яг би ингээд хүрээд ирлээ. Уншихад над байна ихний вариант яг эдний хүсэл байсан хүн болох байх гэж бодсон. Дараагаар нь ажиллаад яг энүүгээр кино хийнэ гэсэн чинь 3 өөрчлөгдсөн тэр зохиол. Тэгэхээр би яаж өөрийгөө олох юм? Яаж эднэр бас намайг ойлгох юм? Очлоо бид нар дархан зураг авахар боллоо. За ингээ хамгийн сүүлийн 3 дахь 4 дахь вариантыг босгоод одоо их зохиолоос гадна шүү дээ. 4 дахь вариантыг босгоод очиод зураг авах гэсэн чинь эхэлж болдог. Эхэлж болдог. Яагаад юм? Би өөрөө шокнд байсан. Яагаад шокнд байна вэ гэхээр энэ кино яаж эхэлж яаж дуусгаас үлдээ мэдхээ байсан би. За ямар ч байсан миний хүүхдүүд эхлээд би айгүй жоохон тийм хошин маягаар за нэг Америк киноны стилээр мотоциклтэй эхлээд явъя. Эхний зураг. Дараагаар нь навчин бороотой ийм зураг авъя. Тэгэл нэг л иллюстрац зураглал ингээд толгойд ягаад гэвэл энэ хооронд би энэ киноны ерөнхий драм руу яаж орох вэ? Орж болохгүй байна. Муухан байхгүй би 2 хоног шавь навтаа загнуулан вискич балгаж явлаа. Жоохон халамцч үзлээ. Тэгээ 3-4 дахь хоногоос жоохон орсон. Тэгээ ер нь энийг бол ингэж өөрчлөх хэрэгтэй. Тэгээ одоо энэ кино бол тэр зохиолчоос үг байхгүй зөвхөн сэдвний 5-ны 1 нь байна. Тэгэхээр найруулагч гэдэг бол өөрийгөө байтугай хүний имийг хүртэл чаддаг хамгийн харгас босгоно. Тэгэхээр одоо энэ зохиолч бол над гомд нь
Ирчүүдийн баян нэг л өдөр зөвхөгддөг юм шүү. Намайг боцлаа. Okay. Good. Away. Хүний тухай. Хоёрын нүдсэн тухай бидний. Чанг. Ямар сандаа намаа оюун бүгчтэй гэдэг байсан. Гэхдээ гаваад манай хамгийн аюултай юм байдаг. Би дараагаар нь зохиолоо таньдаггүй. Бүх зохиолч нар чамд дургүй. Ягаад гэвэл бүгд чинийх болдог. Тэгэхээр би бас л муухан. Хүнийг таньснаас хойш атгуусан тайртай болов гэж Гётег үг гэдэг. Тэгэхээр нэгэн төдөлдсөн галтрагны филидийг худалдаж авдаггүй шүү дээ. Одоо энэ киноны ард ингээд тодорхой хэмжээгээр гарцсан байна. Шавнартайгаа нийллээ гэдэг нэг үг хийдий байгаа боловч насан залуу байна. Харин цусан шингэн гэдэг ойлголт танд байна. Хэр одоо өссөн байна. Хэр таныг анх нөгөө урмын дашуур бариад зогсож байгаа үе өнөөдрийн цэг геометри хуулиар бодоход ямар харагдав? Яг вэ нуулгүй хэлэхэд намайг бол соёл урлагийн их сургуульд багшлуулах юм уу ямар нэгэн газар багшлахыг хүмүүс их хорж исэн. Яг эсэргүүцдэг. Бүх нийтээр хэрвээ Нямгава соёл урлагийн их сургууль багшлах юм бол сургалтын систем тэр чигээр өөрчлөгдөнө гэж 7 хоног хичээлээ хайж исэн үе бий 90-ад оны их. Тухайн үеийн багш нар. Яг вэ энэ бол над нэг тийм гомдолтой санагдав. Заавал би нэг тийм ер нь би өөрөө сурганы хүн биш юм байна лээ. Би одоо хүмүүстэй ажиллах, хүнд үг хэлэх энэ чадвар над бас их дорой. Тийм одоо хаана гой учралж хэлэх, ойлгуулж хэлэх энэ тийм юм дээр би жоохон нэг хатгаарсан юм байхгүй. Тийм. Зүгээр сургуулийг би нэг энэ хэдэн хүүхдүүдийг аваад яг би тэгээ төгсгөд нэг үг хэлсэн. За та нар намайг энэ өдрөөс хойш багшаа гэж хэлэхгүй. Тэр 2002 он шиг санаж байна. Та нар багшаа гэхгүй. Ягаад гэвэл Нямгавагийн шав гэх юм бол өнөөдөр ямар ч театр та нарыг авахгүй. Ямар ч албан газар та нарыг авахгүй. Энэ муу хүнээс одоо хамгийн одоо хаана үл бүтэх хүмүүс очсон гэж үзнэ. Тэгэхээр намайг та нар март бай явцгаа гэсэн. Цон ирсэн эднэр би надаас л хол байна. Ягаад гэвэл над ойртох юм бол та нар сайн нэр хідэж дуулахгүй. Нодноогоос ахуулаад уулзсан энэ жил бүр сайн уулзсан. Тэгээ би бас эднийг их оройтож өдийд хүн ингээд уран бүтээлийн энэ том цөмрүү ингээд энэ цөм цөхөд орсон байх хугацаа би их оройтож тавьж өглөө. Миний үг бас жоохон суур муутай үг байж үдэ гэж бодож байна. Гэхдээ би эднэрт бол оройтойгүй. Одоо бас оройтойгүй. Альва юм оройтойгүй. Ер нь бол уран бүтээлч хүмүүс их одоо хаана хит их алдаршиж ханах бас их тийм сайхан юм биш. Тэгэхээр одоо та нарт алдаршаас гадна хийх юм их байна. Тэрийг л одоо хийгээсэй л гэж би энэ одоо хязгааргүй гэдэг нэрийг өгч байгаа. Хязгааргүй сэтгэлтэй байгаа энэ хүүхдүүдэд л хүсэж байгаа. Одоогор бол өөр юм хүсэхгүй байна. Хязгааргүй гэдэг энэ үгийг сонсоод асуултын том болцот асуудал сонсогдод байна тийм. Тэгэхээр өнөөдөр та одоо өөр нийгэмд бас ажиллаж байгаа гэрлээ. Өнөөдөр энэ нийгмийн догшин нүүдэлтэй өнөөгийн нийгмийг сэтгэлийнхэн толинд яаж харж байна? Эн чинь ер нь нөгөө хуучин Нямгаваатай яаж өрчлөлдөж байна? Би бол зөрчилдөхгүй байгаа. Нөгөө л хэвээр байгаа. Хэв шинж төр хэвээр байгаа гэж бодоод байна. Таны хувьд? Би бол юутай зөрчилдөг. Яагаад гэхээр намайг хүмүүс энэ арчил эхэлж яхад энэ хүн сайхан болох байх. Яагаад гэхээр энэ социалист нийгмийн үед энэ хүн айгүй их зовж исэн хүн энэ арчил эхлээд сайхан болох байх гэсэн. Би нэг юм сайхан болоогүй. Яагаад гэхээр энэ арчил эхлэхэд бол
Тэртээ тэргүй би яг л байдгаараа л ингээд над ингээд байсан юм шиг л байсан. Тэгэл энэ ингээд яваал орсон. Тэгэхээр над бол өөрчлөгдөд байх юм байхгүй байна. Одоо Америкт очиж над өөрчлөгдөж байгаа юм алга. Миний бодол санаа хэвээрээ хүмүүстэй уулзсан ч бодол хэвээрээ. Зүгээр хязгааргүй гэдэг үгийн хувьд бол би ер нь бид нар одоо зүгээр нэг хүнд хайртай гэж хэлэх биш. Би чамд хандаа хязгааргүй хайртай гэж хэлэх. Ер нь юмд бол зүгээр нэг наадлын үгээр биш. Байгаасаа гэж бид нар энэ зохиолыг задлж явахдаа энэ үгэн дээр яриад тэгээд бид нар ерөнхийдөө энэ хязгааргүй гэдэг үгээр энэ киног нэрлэх ёстой юм аа гэж үзсэн. Тэгэхээр хүний бодол санаа өөрөө бас хязгааргүй. Хязгааргүй. Ханах боломж алга. Ганцаардлыг би ингэж бодд юм. Уран бүтээлчний ганцаардл зүгээр ганцаардл гэдэг үгээс их тустай том ертөнц гэж бодоод байт юм. Ганцаардчээс тэр уран бүтээлээ тууран бүтээж өхлийг ялах ёстой гэж бодоод байгаа. Мэдхгүй надад өхөл ялах юм уу ийм тухай би бас нэг сайн мэдэхгүй. Тэгэхдээ миний охин надад нэг удаа захиавчсан. Миний одоо том охин. Аава би ганцаардж ин гэж. Тэгэхээр би юу гэсэн? Өөрөө өөртөөгөө байхдаа ганцаардна гэдэг ч юу гэсэн үг. Өөрөөсөө асуу, өөртөөгөө яар. Хамгийн гол нь чи өөрөө өөртөөгөө байгаа чинь сайхан. Чамд өөр хинч тусахгүй. Ганцаардл гэдэг бол хамгийн дээд зэргийн таашаал. Ер нь хүн ганцаардж байж энэ хорвоод ганцаар бодож ийж, ертөнцийг эргэцүүлж ийж, нэг их хамт олонсог болоод одоо бодол санаагаа шийдвүүлэх гэж явах ш. Өөрөө шийдээд өөрөө тэрийг одоо хаана пленкорууд өөрөө хайчлаад өөрөө монтажлаад явах хэрэгтэй. Тэгэхээр ганцаардл бол би дуртай. Би ганцаараа байх их дуртай, ганцаардах дуртай. Тэгтээ 7 хоногт нэг удаа бас хамт олонтой байх хэрэгтэй. Тэгтээ ерөнхийдөө ганцаардл гэдэг сайхан юм бодох, сэтгэх, чөлөөтэй ертөнцийг харах, өөрийгөө бодох. Тийм ээ, сая Далай ламын хэлдэг шиг бясалгал гэдэг бол зүгээр бясалгал биш. Шинжгүй бясалгал. Шинжлэн бодож бясалгах гэдэг чинь хүний амьдралын хамгийн гол юм. Ямар шинжлэн бодохгүйгээр одоо ганцаардл гэдэг бол хамгийн сайхан юм нь одоо бодох хугацаа. Би одоо өглөө гэртээ саунд ороод суухад болж игэл миний бясалгал байгаасаа л миний хөлснөөс гадна миний уурах тарихнаас гарах бясалгал намайг өөрийгөө шүүмжлэх, өөрийгөө битүү зодох, өөрийгөө битүү байна ингэж одоо байх газаргүй болгох. Тийм ээ, өөртөө зайхгүй. Энэ цаг хугацаа байгаасаа гэж л өглөөд би боддог юм да. Тэгэхээр над бол ганцаардл сайхан. Ганцаардл бол нэг тийм аюул биш. Хамгийн сайн юм. Ялгын төлөө ялгдах гэсэн байж болно. Гэвч эцсийн тулаанд л ялсан байх ёстой гэж би өөрийгөө зоригжуулт юм. Та энэ дээр юу ямар бодолтой байдаг? Ийм би тулгаж байгаа юм биш. Тэгэхдээ дотоод сэтгэлээс дотор хүн ингээд өөрөө өөрсдийн нэг зоригжуулаад байдаг да. Ерөөсөө эцсийн тулаан гэдэг бол эцсийн мөчөд амтараа хийлгэж явах үед л эцсийн тулаан шүү дээ. Ганцхан чи ялж чадах уугүй юу? Хүнд ч ирэх асуудал. Ганцхан тэр үед эргээд харахад би бодсон юмныхаа за яг ямар ч байсан 20-30% хийжээ гэж бодох. Одоо ухаан би их тэр нэг хэсэг хүмүүстэй ярилцж байгаад хэлсэн. Та одоо юу хийх гэж ингэсэн намайг. Тэгтэн би хэрвээ би 150 насл бол 150 насл бол миний хийх ажил барагдахгүй байна. Лавл 150 хэрвээ хүрэхгүй л. Гэтэл даанч би 150 хүрэхгүй байж болно, наан явна. Ямар ч байсан 150 хэрвээ байна яг энэ темпээр ингэж явах юм бол миний хийх ажил барагдахгүй. Цаана үлдэх гэдэг юм. Тэгэхээр дахиад эргэл хязгааргүй амжиж хийх, амжиж бодох, харамсахгүйгээр дуусгах. Харамсахгүйгээр бас хүнийг хайрлсан байх. Харамсахгүйгээр хүмүүст хайр өгсөн байх. Үг өгсөн байх. Үлдээсэн байх. Тэгвэл одоо юунд харамсах вэ? Баяртай. Сайн сууцгааж байгаарай. Эргээд уулзъя дараагийн 100-д гэл явахаас. Би түрүү нэг юм асуух гэж байгаа тэр хариултын логик дээрээс таарахгүйсэн юм. Ер нь ингээд баяр хүнгийн нулимсаа тусаагаад тэр олон уран бүтээлчдийн
зүрхнийх нь тэр цохилтын сонсож сэтгэлийнх нь яруу жавцыг ингээ хөглж олон уран бүтээлчд байсан тантай. Тэд ингээ тэнгэрийн оронд орцсон байхад одоо ингээ дэлгэцснээ дөрүүдийг харж байхад танд ямар сэтгэл төрдөг вэ? Би бол хараад байж хахад нэг зүрхний ухард нэг юм ёгт гээл дугаараа явчихдаг л да. Энэ хүнтэй би бас баяр гүнгийн нулимсаа тусааж иж ууж идэж уймар төмөрж явсан өдөр бас надаа биш дээ гэж бодохоор би аль болох хөнгөн бодохыг боддгоо. Ягаад тэгэхээр ингээд би түрүүн өөр чинь бас цухас дурдсан ингээд өөрийгөө юулээд өгөөд тэ ингээд хамт байж исэн тэр үе тэгээд өнгөрсөн. Тэгэхээр одоо ингээд явсан найз нарыгаа ингээд би заримдаа юу гэж харин заримдаа харуулдаг вөхөр даанч өөрсөндөө хайртай байсангүй. Өөрсөндөө хайртай байсангүй. Ерөөсөө л ингээд бүхний төлөө зориулагдаж ирээл тэгэл одоо билүүдэгдэж байж байгаа л ингээл ямар ч амьдралыг эргэж харалгүй амьдрч чадлагүй хүмүүс шиг амьдрч чадлагүй тэгээ буцсан тэрэнд нь л харуулсах юм байна. Анд нөхдөө харуулсаж бодохгүй хэрвээ байсан бол ингэх вэ тэгэх вэ гэж бодохгүй бол ямар анд нөхөр байх вэ? Тэр бол харуулсал бол би. Высоцкий нэг шүлгийн би орчуулсан. Мөн ч олон ирээ зэрэг хүмүүс сэтгэлийг минь өнгөчих юм да. Мөнгөн нандин жавцыг юм тас татчих үедээ. Таны тэр уран бүтээлч хүн бүхэнд өөрийн тийм жавцыг нандин дотоод сэтгэл. Тэрийг ер нь тасар татсан татах тийм үйч мэдээж байсан. Тэр жавцаа татуулчлаа гэж тийм үе хэцүү үе танд байсан мэт. Над бол хэцүү үед байхын үед байсан. Тэгэхдээ энэ дандаа хөглөгдөж байсан хэцүү үед. Яг тэр хүн хэцүү байх тусам дахин босхын төлөө хүн оршдог болохоос биш сөхөрж унахын төлөө биш. Заавал цохилтонд хүн орно. Хэрвээ цохиулаад энэ нагдааунаас гараад энэ амьдрал гэдэг ирингэн дээр л хүн сайхан тоглож чадахгүй бол энэ дөршин хэрэг байх. Тэр Высоцкий чинь бас нэг тийм яг би чиний энэ ярианы хажуугаар хэлэхэд тухай таны хоолой яагаад сүйдсэн бэ гэсэн чинь би үгээ хэлэх гэсээр яагаад миний хоолой ингээд ийм сөөн болсон штэ гэж хэлдэг. Тэгэхээр намайг нэг удаа миний нэг охин тэгсэн яг сая их шиг аава та яагаад ийм намх юм бэ гэж. Тэгэхээр би аав нь ингээд дээрээс ингээд балбсаар байгаа тав ингээд намхан болгоцсон юм а. Хатаас ингээд зохиод байхаар доошоо ороод идэх шиг л аав чинь ингээд дээрээс ингээд балбсаар хагаад ингээд намхан болцсон. Тэрэн шиг Высоцкий үгч тийм миний үгч тийм. Монгол түмэн одоо төрийнхөө сүлдэнд их залбирч яддаг тийм. Төрийн сүлд маань загсны нүд. Тэр загсны нүд хизээч янд. Тэгэхээр тэр төрийн сүлдний тэр загсны нүд нь таныг нүдний шилээ авчихаа. Би нөгөө уран бүтээлийг чи нөгөө нэг ертөнцийн чинь харьяа гэвэл та юу гэсэн бол. Надад нэг сурвалжлагч яг ийм асуулт тавьж ирсэн. Та яагаад харшил зүйд юм бэ гэж. Тэгэхээр би хүний аллергитэй хүн гэсэн. Аллерги олон янз байна. Хүнээс заримдаа нүд харуулмааргүй байх. Тийм ээ. Хүний нүд рүү харахгүй байх үе. Энийг хармааргүй юмсан гэх. Янз бүрийн энергийг өөрлөгөө шингээхгүй юмсан гэж бодох. Тийм үед байна. Хэрв чи бүсгүй хүн байсан бол би шилээ аавна. Тэгэхээр одооны энэ юун дээр чи шилээ аваа гэвэл одоо энэ удаад үлдээ. Миний асуулт бол нөгөө төрийн минь загсны нүд харъя гэж байгаа юм л да. Тийм юугаар уран бүтээлч юм. За баярлалаа тантай их сайхан тургныхээ нийлж байгаа юм шиг сайхан ярьцлага хийлээ гэж бодож байна. Ойрын хэдэн жилч бас бид хоёр уулзаагүй. Намайг бас ууж идэж уймарч бас явж байхад та бас сэтгэлийн урмаар ташуулдаж байсан тэр алтаа гişin гэж би бол уран бүтээлчний хот хизээж мартахгүй. Тэгээ ялагдаагүй амьдрал гэдэг энэ нэвтрүүлгийг би хийж байхад ерөөсөө нэг л юмд бардсан байдаг. Хүн яг л ямар ч цаг үе өнгөрсөн өөрийнхөө байж чадсан энэ хүн ялтанд хүрд юм байна. Бусдыг харж хөшөөрч гүгээгүй. Яг өөрөөсөө цацарсан гэрэл бүхнээрээ л өрөөл устдыг гүйгүүлнэ гэж боддог.
Энэ үгийг бас тань зориулъя гэж бодож байна. Уран бүтээлч хүний ойр дуулцаагаа үтчлээ. Их баярлалаа. Би таныг би одоо дэмжиж явдгийн хувьд таны яруу найраг болгон орчуулгыг бас шимтэж уншиж явдаг. Бас гэгээ хүмүүсийн нэг таныг бодож явдгийн хувьд дээхэн үед таныг би Вигикэд кино урлагийн дээд сургуульд Москвад явна гэхэд чинь дэмжиж Санжийн баярт тэр үед хувийн захиа бичиж элчин сайдад явуулж ирсэн үе би. Тэгэхээр яг та хэдийгээр Москва ороогүй ч гэсэн унган орос хэл таны орчуулагчийн мэдрэмж, Монгол үгний баялаг, тийм ээ хүний сэтгэл рүү өнгөх чадвар чинь дандаа ариун тунгалаг байх болтугай гэж ерөөдөө танд их баярлалаа. За баярлалаа. Өнгөн хувиргаж хүнд бэлдуучлан амьдрснаас өөрийнхөө үнэнд итгэж үжил бодолтой үнэнчээр амьдрна гэдэг юутай сайхан бахархал бай. Тархиараа зөв сэтгэж тэмүүлэл дүүрэн амьдрах нь хүмүүн ёсны мөн чанар гэдгийг найруулагч Ичин хорлоогийн Нямгаваа гэдэг ертөнцөөрөө язгуураар нь хилдэг, ойлгуулдаг, мэдрүүлдэг болохоор үзэгч тантай уулзуулах гэж бүдчин байж бидэрч явсаар олж уулзсан минь энэ үлээ. Хүнийг таньяаг бол суудал зэрэгцэж ухааны дотор бид нар хүлгийг таньяаг бол амьсгал хансаж алс чанд бид нар химээсэн эртний Монголын цэцэн шастэр үгийг эх болсон Монгол эх орныхоо хөх тэнгэрт нарсартайн хамт өргөн бичи газар шороон дээр нь галтайн хамт дархлан бичгийг минь зөвшөөрнө.